Цагаан сарын баярыг өгтөн иргэдэд аюулгүй тайван баярлуулах үүднээс орон нутгийн болон төрийн өмчит байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллах үүргийг аймгийн засаг дарга өгсөн. Энэхүү ажлын хүрээнд мэргэжлийн хэлтийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор томоохон хүнсний зах дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр шалгалт хийж ажилласан байна. Цагаан сарын урьдчилан сэргийлэх хяналтаар худалдааны эзэг салбарын 100, за хүнсний үйлдвэрийн 16, хоолны 13 газрыг хамруулан бол шалгалсан. Шалгалтыг бол зохион байгуулсан. За шалгалтын явц 135 зөрчил илрүүлж, газар дээр нь 110 буюу 81%-ийг аялуулж ажилласан. За ирэлсэн зөрчилтэй холбогдуулан зөрчлийн тухай хуулиар 3 иргэд 1.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. За говьлогийн 6 хүнсний дэлгүүр, төгөл супермаркет, 9 эрдэнэ худалдааны төв, төвийн 1-р павильонд худалдаа эрхлэгч байсан хангалтын хугацаа дууссан 8 нийт төрлийн 806 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч аймгийн засаг дарганд иргэдэх захиргааны журмаар зүйлийг хураах, устгах, улсын орлого болох орон тооны бус зөвлөлд устгуулах хүсэлтийг бол хөрвүүлж ажилласан байна. За 5 богод оргил худалдааны төв, жавхлант бөөний төвүүдэд 6 нийт төрлийн 229 ширхэг 436 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалтыг илгүүлж бүртгэл хөтлүүлж ажилласан байна. Мөн дээрх ажлын хүрээнд махан бүтээгдэхүүн, цагаан эд, худалдаалж буй хүнсний зах болон худалдааны төвүүдийн үйл ажиллагаа, үйлчлэгний чанар, дотоод хяналтын лабораторийн хяналт, үйлчлэгээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон хүнсэнд хэрэглэгдэж буй бодис болон баталгаатжин хэмжүүрийг шалган баталгаажуулан ажилласан байна.